Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. 10 өдрийн залбирлын маань 6 дахь өдөр инхүү эхэлж байна. Бүгдээрээ хамтдаа өнөөдөр эзний үгнээс уншихын өмнө хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь, яг одоо бид хамтдаа энэ шинэ өдрийг эхлүүлж байна. Өнөөдөр бид таны үгнээс суралцаж, таны үгээр босгон байгуулагдаж, өөрчлөгдөн шинжлэгдэхийг хүсэж байна. Та бидэнтэй хамт байгаарай гэж Есүсийн нэрээр даатан залбирлаа. Амен. Өнөөдрийн бидний суралцах сэдэв бол сүнслэг дэсвэр хадуужил. Анжела Ли Дакворт хэмээх эмэгтэй өөрийн хүсэл тэмүүлэл ба төвчээрийн хүч хэмээх номондоо нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна. Тэрээр сургуульд багшилдаг байсан бөгөөд багш хийж явах үед сурагчдынхаа сурлагыг ажиглаж эхэлсэн. Ингээд ухаантай хүүхдүүд нь илүү онц сураад байна уу? Аль эсвэл арай ухаан дутмаг байгаа учраас хүүхдүүд онц сайн сурч чадахгүй байна уу гэдэг зүйлийг гайхан судалж эхэлсэн. Гэтэл мань хүний судалгаан дээр ямар дүгнэлт төрж байгаа вэ гэхээр ухаантай хүүхдүүд нь илүү онц сураад байгаа юм биш. Ухаан муутай гэдээ бас муу сураад байгаа юм биш. Харин ямар хүүхдүүд илүү онц сайн сурч исэн бэ гэхээр илүүхээр тууштай бөгөөд тэсвэр хатжуулжтайгаар төвчээртэйгээр хичээлээ хийдэг ийм хүүхдүүд нь онц сайн сурч исэн байна. Ингээд судалгаагаа үргэлжлүүлэн одоо насан туршид болон янз бүрийн ажил төрөл эрхэлдэг, янз бүрийн мэрэгжил боловсролтой маш олон төрлийн хүмүүстээр үргэлжлүүлээд хийхэд мөн л адилхан дүгнэлт гарсан байна. Тэгэхээр альваад хүмүүс ямар нэгэн амжилт гаргая, ахиц дэвшлийг бий болгоё гэж үзвэл ямар нэгэн онцгой ур чадвар, авьяас бэлэг эсвэл онцгой нэгэн байх шаардлагагүй. Бөгөөд харин альва зүйлд тууштай бөгөөд төвчээртэйгээр тухайн зүйлээ хийхэд л одоо амжилтанд хүрнэ гэсэн ийм л одоо эцсийн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгэхээр энэ судалгаагаа одоо өөрийн хүсэл тэмүүлэл ба төвчээрийн хүч хэмээх энэхүү номондоо бичиж тэмдэглэсэн байна. Тэгвэл Христэд итгэж биднэрт өнөөдөр бас энэ төвчээр ялангуяа энэ сүнслэг одоо тэсвэр хатуужил гэдэг зүйл бидэнд юуг хэлж байгаа талаар Библиэрээс бүгдээр харцгаая. Еврей номын 12-ийн 1-р ишлэлийг унших юм бол тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн бөө үүл мэд үлэмж их гэрч нартай тул альва саад тотгор ба амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүцхийе гэж бичигдсэн байна. Бид өөрсдийн амьдралыг өөрсдийн ялангуяа итгэлийн амьдралыг, энэ сүнслэг амьдралыг бид өөрсдийнхөө өмнөх энэ уралдаан гэж үзэх юм бол энэхүү уралдаанд буюу өөрсдийн итгэлийн амьдралд, энэ сүнслэг амьдралд бид төвчээртэйгээр гүөх учиртайг энэхүү ишлэл хэлж байгаа. Тэгэхээр төвчээр гэж бичигдсэн одоо энэхүү ишлэлдэр байгаа үгийн утгыг харвал хупомон гэсэн грек үгнээс гаралтай юм үг байна. Тэгэд яг төвчих гэдэг энэ үгийн яг одоо энэ грек утга нь бол аливаа зүйлд тууштай байх, эсвэл цөхрөлтгүй одоо оролдох гэсэн ийм утгатай үгнээс гаралтай үг байгаа төвчих гэдэг үг. Тэгэхээр төвчээр гэдэг бол зүгээр нэг төвчээд л юу ч хийхгүй, эсвэл зүгээр л одоо удаан сууж чадах ийм үг бол биш байх үнэ. Харин аливаа зүйлд тууштай хандах учиртай, түүнийгээ цөхрөлтгүйгээр оролдож хийх учиртай ийм одоо онцгой үг болж таарж байгаа. Тэгэхээр бид нар өмнөө тамхицсан уралдаанд Христэд итгэж бид нар ялангуяа энэ өөрсдийн итгэлийн энэ амьдралд, энэ сүнслэг амьдралд бид тууштай байх тухай, цөхрөлтгүй оролдлогыг хийх тухай Еврей 12:1 маань бидэнд зааж сургаж байна. Тэгвэл өнөөдрийн энэ сэдвээр ялангуяа 10 өдрийн залбирлаар бид залбирлын тухай суралцж байгаа. Тэгвэл энэ сүнслэг тэсвэр хатуужил өнөөдрийн энэ одоо 10 өдрийн залбирлын энэ одоо залбирлын сэдвт яаж холбогдож байгаа юм бэ? Бид бурхантай хамт сүнслэгээр алхахад тэсвэр хатуужил мэдээж хэрэгтэй. Тийм учраас л Еврей 12:1 дээр төвчээртэйгээр гүгээрэй гэж хэлсэн. Тэгвэл залбирлын амьдралд яг ямар онцгой хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг бид өнөөдөр илүүхээр суралцах бол.
Лук 18:1-ээс 8 дугаар ишлэлийг бүгдээрээ анзааръя. Энэ дэр нэгэн онцгой түүх байна. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Иесус нэг ийм сургаалт зөвлөл айлцсан. Нэгэн хотод Бурханаас үл имээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгчд очиж арцалдагчаас минь намайг өмгөөлөөч гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө хэдийгээр би Бурханаас имээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй. Тиймээс түүнийг өмгөөлөхөөс эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг бодох вэ гэжээ гэсэн баг. Тэгээд эзэн шудраг бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж юу. Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юу. Би танарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин хүний хүү ирэхдээ газар дээр итгэл болох болов гэжээ. Тэр энэ дэр нэгэн цөхрөлтгүйгээр оролддог, тууштай, төвчээртэй ийм эмэгтэй түүх гарч. Шүүгчээс өөрийг нь өмгөөлөхийн төлөө зогцоо цаггүй гууж, шалж, тууштайгаар араас нь явсны эцэст тэр шүүгч түүнийг өмгөөлөх болсон. Тэгвэл зүгээр нэг энгийн нэг шудраг бус шүүгч ийхүү өөрийг нь удаан шалсны эцэст тэр эмэгтэйд туслахаас татгалзаагүй адил Бурхан ч тэгвэл бидэнд бас туслахгүй гэж юу. Бурхан бол энэ шудраг бус шүүгчтэй адил биш. Тэр бол харин ч илүүтэйгээр биднийг чих тавин сонсдог, биднийг гэд хүлээж идэг ийм л сайн Бурхан. Харин бид энэ эмэгтэйтэй адил тууштайгаар өөрсдийн залбирлын араас хөөцөлдөж, цөхрөлтгүйгээр залбирлынхаа хариуг автал оролдлого хийдэггүй буюу залбирдаггүй юу гэдэг нь л хамгийн том асуудал байна. Тэгэхээр өнөөдрийн сэдвэр бол бидний амьдралд сүнслэг тэсвэр хатуужил байх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр энэхүү түүхэн дээрээс өнөөдөр бид юуг суралцж байгаа вэ гэхээр бид өөрсдийн залбирлын амьдралд илүү ихээр тууштайгаар цөхрөлтгүйгээр залбирдаг ийм л хүмүүс болох ёстой гэж энэ хүншлэл дээр бидэн дээр хэлж өгч байна. Бурхан бол сайн Бурхан. Тэр бидний залбирлыг сонсдог, мөн хариулдаг. Гэхдээ бид харин тууштайгаар цөхрөлтгүйгээр залбирч байна уу гэдгийг өнөөдөр бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Магадгүй бид 1 жил, 2 жил, 3 жил ямар хугацаанд, хэр урт хугацаанд залбирлынхаа хариултыг авах эсхийг хэлж мэдэггүй. Гэхдээ л бид өөрсдийн итгэлийн амьдралд тууштайгаар залбирч тэрхүү залбирлынхаа хариултыг авахын тулд цөхрөлтгүйгээр оролдох ёстой гэдэг зүйлийг энэхүү Библийн түүхэн дээрээс мэдэж авлаа. Иремья 33-ын 3 дугаар ишлэлдэр намайг дуд, би чамд хариулж чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг би чамд ярина хэмээн эзэн томхоглосон байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ хамтдаа эзний дуудаж түүнд тууштайгаар цөхрөлтгүйгээр хандаж өөрсдийн залбирлын хариултыг авахын тулд өөрсдийнхээ амьдралд эзний ивэл өрөөлийг буулгаж авахын тулд сүнслэг хатуужлыг, тэсвэр төвчээрийг, тууштай байдлыг өөрсдийн итгэлийн амьдралд оруулцгаая. Эцэст нь хүн амар хялбар аргаар хордоо хугацаанд хамгийн сайныг олж авахыг хичээдэг. Энэ л хандлага маань биднийг залбиралд тууштай бус цөхрөлтгүй оролдлого хийх тэр л хандлагыг маань үгүй хийгээд байна. Харин Бурхан бол хамгийн сайн арга замаар хамгийн сайныг өгөхийг сонгодог ийм л Бурхан. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа амар хялбар аргаар хордон хугацаанд сайныг олж авах гэж яарахгүйгээр харин Бурханы хамгийн сайн арга замаар хамгийн сайныг өгч байгаа тэр л байдлыг
хүлээж сурцгаая. Ингээд тууштай залбирал бидний амьдралд орж ирэх болтугай хэмээн хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь, бидний амьдралд сүнслэг тэсвэр хатуужлыг өгөөч. Бид нар өөрсдийн их итгэлийн аянд төвчээртэйгээр тууштайгаар тань руу хандаж залбирч чаддаг. Цөхрөлтүүгээр танаас гуйснаа авахын тулд өдөр шөнөгүй танаас таны араас хөөцөлдөж чаргууцалдан барин залбирлынхаа хариултыг нэхэж чаддаг ийм л хүмүүс болгож өөрчилж өгөөч. Бид өөрсдийн энэ итгэлийн амьдрал, сүнслэг амьдралд төвчээртэй, тууштай, хатуужилтай ийм л хүмүүс, ийм л итгэгч нар, ийм л дагалдагч нар болгож өөрчилж, хүмүүжүүлж, сургаж өгөөрэй гэж Есүсийн нэрэнд даатхан залбирлаа.